20 дугаар хууль ялагдагсадтай бүх холбоо тогтоо. Ялалт руу тэмүүлэл. Хэрвээ чи үргэлж дорой, ялагдсан, зовлонтой хүмүүсийг тойрон хүрээлбэл чиний ирээдүйч тийм л байх болно. Ялагдагсад зөвлөгөө өгдөг. Гэхдээ тэд өөрсдөө амжилтанд хүрээгүй. Чи амжилтын чимээтэй хүмүүст ойр байх л хэрэгтэй. Наполеон Бонапарт залуудаа өөрөөсөө дээгүүр ялалт байгуулсан жанжнуудтай нөхөрлөж тэдний арга ухааныг суралцаж байв. Харин өөрөөс нь сул хүмүүстэй холбогдохоос үргэлж зайлсхийдэг байсан. Тэр хүн хинтээ хамт байна, тэр хүнтэй адил болно гэж итгэдэг байв. Ялагдагсад зөвлөгөө өгч чамайг зөөлөж мэднэ. Гэхдээ тэд чамайг өсгөхгүй. Харин ялсан стратеги мэддэг зоригтой хүмүүс чиний хэмжээг томруулна. Өөрийгөө өсгөх орчинд ор. Ялж байсан хүмүүсээс суралц. Сөрөг нөлөөтэй хүмүүстэй харилцаагаа багасга. Амжилтын энерги халдварладаг. Чи хичнээн ухаалаг байлаач ялагдал тассан хүмүүстэй байвал өөрөө ч бас яах вэ гэж боддог болно. Харин ялалт руу тэмүүлж буй хүмүүстэй байвал чи ч бас тийшээ тэмүүлдэг болно. Хүмүүс бол соронз. Чамайг дээш татдаг. Сэтгэл зүй хүрээлэл амжилтын чиглэлтэй тэнцүү хүн байдаг. Өсөлт эсвэл хүрээллээ өөрчил. Ялагдсан ч дахин босох чадвартай хүмүүс бий. Ийм хүмүүстэй хамт байх нь ашигтай. Гол нь тэдний хандлага, тэмүүлэл чинийхтэй нийцэж байгаа эсхийг ялгаж, салгаж харах хэрэгтэй.